Оройн үзэгчтэй чухал яриа нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Студидтэй бид улсын их хурлын гишүүн Баасан Хүүг орж оролцуулж байна. Учир нь вөхөр улс төрийн хүрээнд өрнөж байгаа нэлээд чухал сэдвийн бас гол хүн нь болцсон учраас энэ эрхмийг өөрж өнөөдөр улс төрийн хүрээнд яригдж байгаа энэ асуудалтай холбоотой. Дээрээс нь Баасан Хүү гэдэг хүний тухай бас хамтдаа ярилцъя гэж бодсон маань. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. За та бүхэнд бас урьж оролцуулж чад баяртай байна. Өнөөдөр гарсан мэдээлэлээр бол улсын их хурл дахь шударгаас эвслийн бүлгийн зүгээс ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 3 гишүүнтэйгээ хариуцлага тооцноо гэдэг яриа гарсан байх шиг байлээ. За дээрээс нь нэмээд Баасан Хүү гэдэг хүнтэй бол бас улсын их хурлын гишүүнээс татах хүртэл арга хэмжээ авахгдах нэ. Энийг бол намын дарга нь бол үүрэг болгож гэсэн зүйл яригдсан байна. Энэ ер нь хэр баттай мэдээлэл байна. За яг шударгаас эвслийн бүлэг гэж хоёр ойлголт байна л да. Шударгаас эвслийн хувьд бол эвслийн дарга нь бол Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намрын 2 гэж хүн байгаа. За эвслийн зүгээс хурал боллоо, ийм зүйл боллоо гэсэн ямар нэгэн мэдээлэл бол ирээгүй. За тийм юм байлаагүй байх гэж би бол итгэж байгаа. Яг тэгвэл 25 дугаар сувгийн сэтгүүлчтэй тааралцсан чинь танаа намын залуучууд л тийм мэдээ гаргасан юм шиг байлээ гэж тэгж илээ. Гэхдээ зүгээр зүгээр иймэрхүү байтугай юм ярих бах. Ямар утгаар вэ гэх юм бол манай эвслийн зүгээс биш. Нөгөө нэг айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг арчилсан намынхны зүгээс энэ байтугай мэдээ гарах бах гэж би бол бодож байгаа. Өцөгдөрхөн нөгөө боловсралгүй хүнийг тодруулчлаа. Өнөөдөр одоо юу гэдгийг их хурлын гишүүнгүй болгоч чинь маргааш одоо юу ч ярих юм блэ ингээд гих мэтчлэн өнөөдөр юм болно л доо. Бүлэг бол тийм юм байхгүй. Бүлэг тийм юм ярих ч үгүй. Яг тийм бол дэмжихгүй гэдэг шийдвэр гаргацсан баг шүү. Өглөө уянга гишүүн, цог гишүүн хоёртой уулзахад бол бүлгээс гарах хэрэгтэй. Бүгдээрээ бүлгээс гарья. Яагаад бүлгээс гарах гээд байгаа юм бэ гэхээр энэ шударгаас эвсэл болвол нөгөө шударгаасны хувьсгал гэдэг 5 хувьсгал ярьсан. Тэрнээс 3 нь бол ард түмэнд хүрсэн гэж үзэж байгаа бидний хувьд. Тэрний үг 5 толгойг ард түмэнд өгье. 2 толгой 51% өгье. Дээрээс нь бол ажилгүйдэл хилмиглийг зогсооё. Хилмигдлийн нэг том хэлбэрний өгвөл улс төрийн хилмигдүүлийг зогсооё гэж. Тэгэхээр яг ийм нөгөө ярьж исэн зүйлийн чинь хамгийн том гол зүйлний өгвөл шударгаас эвслийн 2 сайд судалгаа хийгээд шалгалт хийгээд одоо автор гэсэн үг л дээ. Дубайн гэрээ хууль усаа гэдгийг нотолсон. Тэр нь бол шадар сайд тэр биш давг, сангийн сайд улаан. Тэгэхээр яг ийм зүйлээ ярингуудаа бүлгийн шийдвэр бүлэг гэж иймэрхүү хандлагаар ярьж болохгүй. Бүгдээрээ одоо нэг талдаа гарах хэрэгтэй гэсэн. Би тэгтээ юу гэж хэлж байгаагүйд бүлэг болох эрхийг ард түмэн өгсөн. 8 их хурлын гишүүн 8-аас дээш гэж сонгосон. Тэрийг өнөөдөр ингээд нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр бүлэг гоё ажиллаж гэн, бүлэг муу ажиллаж гэн, бүлэг ажиллахгүй нэг шийддэггүй маа. Тийм учраас гарах ёсгүй гэдээ би бол хатуу байгаа. Тэгэхээр хэрвээ би бүлгээс гарах юм бол бүлэг задарна. Ийм л байгаа. Тэгэхээр бүлэг дээр юу ч яригдаагүй, эвсэл дээр ч юу ч яригдаагүй гэж би бол итгэж байна. Яг л эвслийн удирдах зөвлөл би ордгүй. Тэгэхээр өнөөдөр эвслийн бүлгийн эвслийн дарга чинь мэдээлэл ярьж болохгүй. Эвслийн дарга буюу инх 2 гэдэг хүн бол бас засгийн ерөнхий сайдыг огцруулах тал дээр бол эсрэг саналтай байгаа гэдэг. Эсрэг биш шүү дээ. Хэлсэн баг. Эсрэг гэж хэлж болохгүй. Ерөнхий сайдыг огцруулахгүй байх нь зүйтэй гэж ярьсан баг. Тэгж яриаггүй л дээ. Наа чи бол гуйлга. Эвсэл өнөөдөр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч байсан, их хурлын дарга байсан, их хурлын гишүүн олон удаа байсан хүн өнөөдөр ерөнхий сайдыг огцруулж болохгүй, эсвэл хууль зүйн сайдыг огцруулж болохгүй гэж ярьдаггүй. Яг бол тэр хүнтэй би бас нэлээд одоо юу гэдгээ за удаан хэн хаашаа. Гэхдээ 4-5 жил болчих. Маш ойрхон байсан хүний хувьд хэлэхэд. Тэр хүн ямар байр суурь? Тэр хүний хувьд бол за өнөөдрийн бүлэг дээр ороод ганцхан зүйл хэлж байгаа шүү дээ. За өнөөдөр цаг нь мөн үү? Өнөөдөр ингэх шаардлага нь мөн үү? Ингэснээр нөгөө нэг арчилсан нам ямар оноо авах вэ? Ардын нам ямар оноо авах вэ? Эцэст бид нэр өнөөдөр Дубайн гэрээг хүчингү болгоё гэд за ерөнхий сайдыг солилоо гэхэд дараагийн ерөнхий сайд нь Дубайн гэрээг өөрчилж чадах уу? Тэгвэл ингэж чадахгүй зүйлийг хийлээ гэхэд бидний өнөөдөр эцсийн зорилго нь бид ганцхан зорилго тавьж байгаа. Тэр нь ямар зорилгод бид ялах хэвээр, бид олонх болох хэвээр. Олонх болоход маань янз бүрийн асуудал үүсэхгүй байгаа гэж.
ийм л юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юм ярьж байгаа учраас нөгөө нэг альва ажлыг хийхэд арга нь янз бүр байж болно. Мэдээж ингээр даргуул томоос нь хараад ярьж байж болно. Бид нар бол юу гэдгийг гүйцэтгэл хийдэг болохоор жижигээр харж ярьж болно. Тийм учраас бол арга барил дээр бол зөрсөн байж болно. За тэгвэл танаа эвслийн дарга инхвэр гэдэг хүн томыг харж байгаа юм байна. Таны хувьд бас жижигийг харж ийн гэж өөрийгөө тайлбарлаж байгаа шүү. Тэгэхээр бас та бүхний нэг хачир яваад идэг. Инхвэрийн аймсанд тавьчулагдсан бас төрчтэй. Наа чинь ям дөржил үгүйцтэй. Тэгэхээр энтэйгээ та ер нь хүлэн зөвшөөрч нийлдэг үү? Та сая нэг жижиг том гэж ярьж штэ. Тэр чинь та нар оймстой хэн гаргасан. Оймстой гаргасан хүн оймсыг л санана штэ. Та нар ийм одоо юу юм би бол NTV телевизийг бол шар сонины ийм жижигхэн телевиз гэж боддог байхгүй. Монгол улсад өнөөдөр би дахиад хэлэх гээд байна л да. Оймс гэдэг ч юм уу юм ховживын үг ярьж байгаа бол шар гэж монголчууд одоо зөөлж хэлж байгаа юм л да. Ховжив гэдэг үгийг бол одоо нөгөө нэг юу хэ ам амаар дамжсан худлаа үгийг хэлдэг. Таны над асуултаас чинь би юу гэж ойлгож байгаа гэх юм бол тухайн үед өнөөдөр яг юу болсон бэ гэдэг ард түмэн мартах ёсгүй. Тухайн үед юу болсон бэ гэх юм бол төрийн ордны хажуу талд сая 24 тэрбумаар зарсан газрыг Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч хувьдаа завссан гэдэг шүүхээр ялгч байсан. Тэр үед үгүй завссан бол орь дээр нь хаана байгаа? Хотын нэр дээр. Тэгэхээр хотын нэр дээр байгаа газрыг яаж завших юм бэ гэж бид нар асууж байна. Улс төрийн төрөлдөө ороо. Тэгэхээр 2012 он зүгээр байж 2012 онд байсан баасан хүү уучлаарай гэх шнэ. 12 онд байсан баасан хүү өнөөдөр 16 онд 4 жил улсын хурал дээр ажилласан баасан хүү хоёрын нөгөө баримтлагдаг зарчим гэдэг юм уу тэг үздэг үзэл бодол өнөөдөр хэрэг өөрчлөгдөж байгаа болоо. Яг л тухайн үед байсан хүн энэ төрийн ажлыг нэг харж байсан баг. Одоо яг дотор нь хутгалдаа явж байгаа хүн бас нэг өөрөөр харж байгаа хэл гэж бодож байна. Би 2012 оны 8 сарын 1-нд Тангараг өргөсөн. Тангараг өргөхөд сэтгүүлчид надаас нэг л асуулт асуусан. Та их хурлын гишүүн болоод юу хийх гэж байна гэж. Би тэр үед хариулсан хариулт одоо хүртэл мартдаггүй. Би юу гэж хэлсэн бэ? Нийгэмдэх шударга ёс, хуулийн дах шударга ёс хоёрыг би одоо гаргаж ирэх. Тэр шударга ёсны төлөө ажиллахын төлөө явна гэж. Тэгэхэд хуулийн дах шударга ёс гэж юу юм бэ гэж олон хүн гайхчихсан. Тэрний өгвөл хуулийн зөрчилтэй асуудлуудыг бид нар засах ёстой гэж. Тэр утгаараа би 26 хуулийн төсөл санаачилсан. Тэрнээс нилээд нь батлагдсан. Нилээд нь батлагдах байтугай их хурлын дарга маань хүлээж авахгүй байгаа. Яагаад хүлээж авахгүй байгаа вэ гэхээр ерөөсөө магадгүй энийг баталчвал ард түмэнд ашиггүй. Эсвэл магадгүй энэ нь баталчвал ард түмэнд дэндүү ашигтай бөгөөд арчилсан намын нэр хүндэд ашиггүй. Энэ утгаараа юм хүлээж авдаг. Би бол ард түмэнд ашигтай ч байна уу? Эсвэл арчилсан намд ашиггүй ч байна уу? Ямар ч байсан хүлээж аваад их хурлаар хилцүүлээч гэж хүсдэг. Одоо наадсах нь одоо хамгийн сүүлийн нэг жишээг та нар бодлоо. Нүүтийн хууль. Нэмэн үртгэхийн албан татварын хууль гэж. 3 их хурлын гишүүн өргөн барьж байсан. Нэг нь миний би 3% нөөттэй болгоё гэж. Нөгөөх нь ардын намын гишүүн Бямц цогтын өргөн барьсан. 50 саяас доош бол битгий нөөтөл, 50 саяас дээш бол нөөт төлгээд. За 3 дахь нь бол арчилсан нам их. Нөөт төлөгч нь 20% буцааж авъя. Нөөт төлдөг нь 2% буцааж авъя гэж. Гэтэл өнөөдөр аваад үзэлтэй. Арчилсан нам төрөмгийлээд аваад явлаа. Өнөөдөр 2% буцааж авч байгаа хэн байгаа, 20% буцааж авч байгаа хэн байгаа. Харин тэрний нөгөө машин гэдэг нөгөө зовлонтой тий төхөөрөмжийг худалдаж авах гал бас нэг тийм системд нь мөнгө төлөөл явж байгаа шүү дээ. Яг хөө жижиг бизнес одоо нөөт төлдгүү бизнесүүд илүү татвар төлөх боломжтой л болсон юм шиг харагдаад байна. Би татвар шударга байхын тулд хүн бүр татвар төлөөл гэж байгаа. Баян учраас та битгий их татвар төлөө. Ядуу учраас та огт битгий татвар төлөх гэсэн үг биш. Ерөөсөө Монгол улсын бүх хүн татвар төлгөдөг хуулийнхаа дагуу 3% нөөтийн албан татвар төлгөё л гэдэг хууль санаачилсан. Шударга гэдэг минийхийг бол ингэж хайчхад өнөөдөр ард түмэнд ямар байна? Ийм л биш. Энэ бол таны хувьд болохоор бас нэг шударга бас зүйл гэж харагдаж байгаа. Ер нь шударга гэдэг зүйлийг ер нь яаж тайлбарлах? Хүн болго өөрөөрийнхөө тайлбарладаг зүйлийн нэг үг бол яхахгүй шударга байдаг. Над таалагдаг бол энэ шударга бас. Над таалагдвал энэ шударга гэдэг. Ийм хандлага бол энэ нийгэмд их байгаад байна. Нийгмийн хандлага, таны хандлага хоёр чинь зөрөөтэй байгаад л би харамсаж байгаа байхгүй. Би таныг тийм хандлага гаргадаг гэж бодохгүй байгаа шүү дээ. Би юу гэж ойлгож байгаа шударга гэдэг бол хуульд нийцсэн үйлдэлийг шударга гэж ойлгож байгаа. Хууль нь өөрөө шударга багасаа гэж өгсөд байгаа нь зарим заалтууд одоо жишээлбэл яг тэр нөгөө нөөт 3% гэдэг аваад үзэхэд одоо юу гэдгийг хүн болгон татвараа төлдөг бол хүмүүнүүдээр 50 бас байхгүй шүү дээ. Би ч үгэн, ядуунч үн, баянч. Гэтэл өнөөдөр Монгол улсад яагаад шударга ус байна гэхээр хуулийг сонголттой хэрэглээд байгаа байхгүй.
сонголттой гэдэг нэг өгöd за танаа аав чинь хэн блэ? Ах чи юм блэ? Чи мөнгөтэй юу? Чи тэ танилтай юу? Чи өнөөдөр сайд уу, даргу? Тэгвэл чамд зөөлөө гэд. Чамайг хинч тоохгүй. Тэгвэл чи малын хулгайчтай нэг удаа хулгайсан. Тэгвэл 100 малын хулгайг чам дээр тохъё. Чамайг хинч өмөрөхгүй шүү дээ. Тэгээд чам дээр бүх ялыг өгье гэдэг шиг өнөөдөр хууль хэрэгжихгүй байгаа юм биш. Хүн бүрд хууль хэрэгжиж байгаа юм шиг боловч сонголттой. Ядуу хүнд гэдэг юм уу одоо зөвхөн нэг үгүүлэхэд өмөрөх, хамгаалах бололцоогүй мөрөөрөө амьдарч байгаа хүнд хууль хатуу үйлчилдэг. Өмгөөлөх, хамгаалах мөнгөтэй хүнд жишээлбэл одоо юу гэдгийг апуугаар аваад үзэх юм бол апуу биш юм да. Архиар аваад үзэх юм бол жишээлбэл акцийг тийм ээ дураараа ашиглаж болдог ч юм уу тий. Апуу гэж юм биш шүү. Акцийг дураараа ашиглаж болдог компаниуд жишээлбэл зөндөө байдаг байхгүй. Ийм байж болохгүй байхгүй. Тий. Шудраг ёс зэвсэл 4 жил ажиллаа. За шудраг байх хэвээр зарчмыг нь биелүүлэхийн төлөө ажилласан гэж харагдах баг. Гэхдээ тэр зарчимдээ хурж чадвал та тэр бүлгийн нэг төлөөлөл учраас энэ дээр юу н ямар байр суурьнаас хандж байна. Түрүүн хэллээ шүү дээ. Бүлэг гэдэг зүйл бол байх хэрэгтэй учраас би бүлгээс гарахгүй гэдэг байр суурьтай байна. Үгүй асуудлын гол нь ба нийгэм муухай байна гэж ярих нэг өөр нийгмийг өөрчлөхийн тулд та өөрөө өөрчлөгдөж. Тэрэн шиг шудраг ёс эвсэл муу байна гэж ярих биш. Харин шудраг ёс эвсэл бүлэгт байгаа бол та өөрөө юу хийсэн бэ гэдэг асуу гэж. Би их хурлын гишүүнийхээ хувьд шудраг ёс эвслийн бүлэг 5 хувьсгал гэж ярьсан тий. Тэрний 3-ын төлөө би тууштай явж байгаа. Жишээлбэл 5 толгой бүх ард түмэд өгье гэсэн. За 10 их хурлын гишүүнтэй болсон учраас ч гэдгийм үү. Хэрэг 39 болсон бол бид нар 100% өгч болох л бахал да. Нэгэнд байгаа болцоондоо нийцүүлээд тэр 1072 гэдэг хувьцааг ард түмэндээ өгүүлье гэд 5 толгой одоо гэрээ хилцээр хийхэд бид нар юу хийсэн? Өргөдлийн байнгын хороо тогтоол гаргаад ямар ч их хурлын тогтоолыг биелүүл гэдэг үүргийг ажлын хэсгээр үүсний ачаар өнөөдөр нөгөө нэг доржин авар батнуу авна гэдэг хамаагүй гэж байгаа. Яг тэгвэл ямар нэгэн байдлаар мега төсөл хөдлөхөд 1070 хувьцаа заавал гэрээний нэг заалт болоод орно. Энэ бол нэг сайн тал. За хоёрдугаарт нь оюут толгой. Оюут толгой өнөөдөр юу гэх юм 51% болох ёстой. Гэтэл 51% болохээр та мөнгө төлөлтөө 66% болохын тулд би наа чи хайгуул хийцэн ингэцэн тэгцэн би мөнгө төлчгөөд та яагаад миний дарга болох гээд байгаа юм бэ? 34% танд үнэгүй өглөө штэ гэж ярьж магад. За тийм ээ би мөнгө төлөхөөгүй учраас дугуй гэх. Гэхдээ нэг зүйл байна. Одоо та ажлаа хийлдэ гэсэн би банкнаас зээл авъя. За банкнаас зээл авах гэж байгаа бол банк нь ямар шаардлага тав? Та нар хоорондоо яг энэ оюут толгой яах биш энэ чи айгүй чухал. Оюут толгой 5 толгой гэдэг ингээд явсаар ярьсаар байтал яг үр дүн гэдэг юм өнөөдөр хаана байна? Үр дүн гэж харин одоо хэлэх гээд шүү дээ. Үр дүн гэж маш энгийн юм хэлэх гээд шүү дээ. Хүн банкнаас зээл авахын тулд яах ёстой? Санхүүгийн зөрчилгүй байх ёстой үст. Зөрчилгүй байхын тулд танаас асуусан байхгүй. Одоо та бид нар хамтрагч гэвэл наад нөхөртөөгөө очиод зөрчилгүй гэдэг хоёр шийдээд ирэх. Тэгэнгүүт шалгалт оруулаад үзсэн чинь 3.2 тэрбум бараг 2.6 ч гэж ярьж байгаа. Ямар ч байсан хэдэн тэрбум долларын зөрчил илэрсэн. Тэгэхээр бидэнд алтан боломж өсөж байгаа үст. Нэг нь юу гэвэл ямар ч хамаагүйгээд ураа хийчих. Нэгсэндөө өргөвөө. Яг хуу та дураараа очиод зээл ав би наад өрний чинь 34% төлье. Нөгөөх нь бол үгүй энэ мөнгийг та төль гэж бол. Гурав дахь нь бол одоо negotiation гэж юу хилцээр хийгээд наадаа би хувиа нэмээ. Ийм алтан боломж түүхэнд олон олдохгүй. Энэ болцооноос манай Монгол улсын ерөнхий сайд татгалцсан байхгүй. Тэгэхээр үр дүн энийг хэлээд байна. 5 толгой ч гэсэн би түрүү хэлээд шүү дээ. Мега төсөл явахад 1072% гэж. Тэгээд түрүүний би бас дахиад хэлэхэд хилмигдүүлэлт гэж би яриад байгаа зүйл чинь манай 5 хувьсгалын нэг шүү дээ. Төрийн албан хаагчдыг ажлаас хомрлоо халах нь хилмигдүүлэлт мөн үү? Бид 4 шаардлагыг сая баталгаажуулах гэдэг л. Тэр нэг үгвэл төрийн албан хаагчдыг халагдаж байгаагийн цаана бас эргээд ярих юм бол танаа эвслийн бүлэг холбогдох шаардлагатай болно шүү дээ. Яг гэвэл засагт хамтарч ажиллаж байгаа танаа хүмүүс тэн дээр албан тушаалаар томилогдож байгаа ч гэдэг юм уу? Ийм яриа эргээл гарна да. Би эмч нартаа уулзаад эмч нараас албан ёсоор уучлалгүйгээд аа. Сайдгүй байгаад уучлаарай гэж. Тэгэд олон эмчнэр надад нэг үг хэлж ирсэн. Хамгийн сайд ламбаа гэж хүн байсан гэд. Тэгвэл хөөхий нөгөө хүн маань хууль зөрчөө төрийн нарийн болцсон. Тэгээ би ламбаа хатаа жаахан гомдоод байгаа байхгүй.
хамгийн сайд гэж хэлүүлж ирсэн хүн хууль зөрчичгөр хамгийн муу хүн болж хувирдаг юм аа. Та бушуухан төрийн нарийнасаа болооч гэд. Тэрэн шиг өнөөдөр би юу гэж хэлээд байгааг өнөөдөр хамтарсан гэдгээр бид нар тодорхой хэмжээгээр хариуцлага үүрч болно. Гэхдээ манай намынхаа одоо маргааш манай намын 5 жилээ болгож. Тэр намд байгаа хүний 80% нь ганцхан хэлнэ. Бид хүнээ байршуулж чадаагүй, санхүүгээ босгож чадаагүй, юу ч гэдэг ингээл гомдолтой хүмүүс тэнд 80-90% байгаа. Ягдгүй л хүнээ байршуулна гэдэг чинь яах юм? Намынхаа хүнийг тавина гэсэн үг. Манайхан тэгж тавьсан гэвэл Монгол Ардын хувьсгалт намын одоо жирийн гишүүдтэйгээ би ойр өдөг хүний хувьд хэлэхэд тийм амархан биш. Ямар хүмүүс начицсан тэгвэл? Гэхдээ бид нар энийг л асуудаг байхгүй. Тэгэхээр манай сайдууд бидэнд нэг л хариулт өгдөг. Шаардлага хангасан хүмүүс л очисон л гэдэг. Тэр нь одоо шаардлага хангасан хүмүүс гэхээр намын харьяалалгүй нөгөө жинхэнэ шалгалтаа өгсөн хүмүүс л гэж би ойлгож байгаа. 1-2 янз бүрийн хүмүүс яг үгүйсэхгүй. Гэтэ би 190 мянган хүний дунд ярьж байгаа шүү дээ. Хоморлон халалтыг зогсоол гэж байлаа. Эрүүл мэндийн сайд байхгүй байгаад уучлаарай гэдэг бол та бас манай эвслийн бүлгээс томилогдох ёстой гэдэг утгаар нь ярьж байна. Биш энэ эвслийн бүлгийн хувьд яриаггүй сайдаа хурдан тавил гэж би ярьж байгаа. Энэ хэн тавих нь ямар сандаа би ламбаагүй ламбаа сайд гэж хэлүүлдэг хүн ламбаа төрийн нарийн гэж яригдчихаар нь би жаахан одоо сайдаа гэдэг нэр хүндгүү болчихсон жаахан харамсаад байгаа байхгүй. Тэгээд ядаж яг энэ хууль зөрчөөд яг энэтэй дөрүүлээд асуухад за ерөнхийлөгч байсан хүн шадар сайд болох гэдэг шүү дээ. Болох ёстой шүү дээ. Яага болохгүй гэж. Би энхэр дарга намайг дуудаад баасгүй би шадар сайд болоё гэж хэлээгүү. Та нар гэдэг манай намын нөгөө жирийн гишүүдийг хэлж байгаа юм л да. Нөгөө удирдах зөвлөлийнхнийг хэлж байгаа. Тэд нар ч л болгоод хэлсэн. Би тэгээ яг намынхан хэлэхээр за эсэргүүцээчгүй дэмжээчгүй ингээд сууж яхад чи намайг шадар сайд болно гэдээ яриад байгаа мó гэд. Тэгэхээр бис үгүй дарга би харин юу гэж хэлж байгаа засгийн газраа огцруулаад бага удирдаад яваач л гэж би танд ярьсан шүү дээ. Өнөөдөр Шилэг дам гэдэг хүн намын санхүүжилтийг бүрдүүлэхэд явсан уу яасан ямар ч байсан хуулийн хяналтын байгууллагт шалгагдаад явж байгаа нь үнэн бодиттой факт. За яг ийм байгаа тохиолдолд өнөөдөр бид нар нэг ч гэсэн хүнээ алдчихгүй байхын төлөө бид явах хэрэгтэй. Мэдээж энэхэр даргын хувьд бол шадар сайд байдахгүй тийм ээ 17 оны ерөнхийлөгч болох хэрэгтэй гэж би бодож байна. Тэр сая та бас өгөндөө дуртад өнгөрлөө шүү дээ. Шилэг дам хүн гэдэг хүн намын мөнгө усахгүй явчихсан гэж. Үнэхээр тийм зүйл байдаг юм уу? Үгүй ардчилсан намд л байгаа. Ардын намд танаа намаас л би асууж л дээ. Би бас намд гэдэг чинь бас намын хүмүүс байвал бас л асуух л байх. Бүх жишг манад байх хэрэгтэй. Ягдвал намын тухай улс төрийн намын тухай хуулийг би санаачлаад улсын их хурлын дарагт өргөн барихгүй юу? Гэсэн зандаа хүүгийн их бол надад юу гэж хэлсэн. Мөнгөний тухай хууль чи өргөн барьлаа. Наад хуулийг чинь би авахгүй гэж байгаа байхгүй. Тэгсэр нэ ерөнхийлөгчийн хуулийг аваад хилцүүлэхээ унж байгаа байхгүй. Тэгээ би гайхчихсан. Би мөнгөний тухай хуулийг шээ энд зонд юм ба. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг цэгцэлье гэж ярих биш. Хуулиа би өргөн барьчаад байна. Энэ хуулийг минь аваад хилцээд өгөөч гэхээр энх бол дарга чи мөнгө 17 оны одоо төсөв батлагдахад наад хуулийг өргөн бариад намдаа мөнгө босгох хууль ажиллагаа хийж яв. Хийхэнсэн гэж боддгийн. Нэг боломж байхгүй юм чинь болцоо байхгүй юм чинь. Шүнийхээ зүгээс хийх боломж гарахгүй байна. Гаргамаар л байна. Нэг нөгөө гаргамаар байна. Яг тэгвэл нам гэдэг чинь улс төрийн институт. Нөгөө талаасаа нам гэдэг бол тэнд бүх байгууллага. Мэдээж зардал, мөнгө, янз бүрийн гарна. Хүмүүсийн цайлан, тараах материалаа хэвлэх, за дээрээс нь түрээс төлөх гэх янз бүрийн гарна. Тэгвэл тэр болгонд бололцоо нь байвал гарах юмсан. Тэгээ би нэг зүгээр жишээ хэлэхэд зарим хүмүүс гуйлаад ах шиг байна. Би ингэхгүй. Би нэг 3 юм уу 4 хүнийг томилуулж шансаа гэдэг эрүүл мэндийн сайд хэлэхгүй. Тэгсэн манай намын нөхдүүд гуйлаад АТГ матгээд ховлсон юм билээ. Тэгтээ нэртэй устаа учраас би хэлж байгаа. Юу гэвэл энэ удаа авилга авах гэдэг юм шиг. Тэгэхээр би надад нэг ч төгрөг хэрэггүй. Надад өстө 0 шүү. Би юу гэж хэлж байгааг та нар Монгол Ардын хувьсгал намын коотер байгаа бол та нар ямар нэгэн энэ намын асуудал байвал жишээ нь хөдөө сургалт мургалт гэвэл та нар тийшээ очиж тэнд дэмжлэг үзүүлээрэй гэж хэлмээр байсан. Гэхдээ хууль чинь хоёр талтай шүү дээ. Нэг талаасаа санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөөгүй. Нөгөө талаасаа хин нэгэнд санал тавьж болохгүй гэдэг
авилгалт нөгөө ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1 дээр байна. Тийм болохоор би яа харахгүй хүнж тавиулаагүй нөгөө талаас тавиачгүй хамгийн гол нь ийм ярьж өөрчлөлт яригадад явж байхад л гишүүдийн нэг ярьжсэн зүйл бол юу юм бэ гэхээр улсын хурлын гишүүдэд хин нэг энэ ажил дээр томилох эрх мэдэл байдаг учраас өнөөдөр энэ асуудал засаглалын хямралын асуудал яригадад байна гэсэн. Тэгэхээр тийм эрх мэдэл үнэхээр байдаг болоод л та энэ хүнийг тавьчих гэж ярив. Эрх мэдэл байхгүй санал тавьж байгаа байхгүй. Яг л Монгол хүн өнөөдөр та нар бол хүлээж авах хэсэг нь тухайн хүний асуудал. Тухайн хүний асуудал. Одоо би нэг ч хүн тавиагүй. Жишээлбэл улсын хурлын гишүүн босноос хойш надад маш олон хүн утастаал надаас гуйдгээ. Баасах хөө гишүүнээ намайг ийм ажил тавиад өгөөч ингэ тэгэж нууц биш. Тэгээ би нэг хүн намынхаа хүнд хэлэхээр нөгөө ажилд жишээ нь цэрэг байсан хүнийг дарга болгоод өгөөч гингүүд нөгөө хүнийг ажлаас халтсан. Эсвэл энэ баасахууд ямар ч байсан авилга өгсөн учраас энэ хүн санал тавьжаа гэж бодоод авилгалтай тэмцэх рүү хилцсэн байдаг. Тэгээ нөгөө хүн ч ястаа ярьсных нь гай боллоо гэж хэлдэг учраас би хүмүүст хэлдэг. Та надад хэлж болно. Би намынхаа одоо юу гэдгийг те гишүүн гэдгээр хүндэтгээд нөгөөнөөс асууна. Гэхдээ нөгөө хүн таныг тавихгүй харин таныг бүрч хүндрүүлж магадгүй шүү. Ямар ч байсан би бол хувийн харилцаанд бол тантай орохгүй гэдэг. Тийм учраас ямар ч байлаа гэсэн үннийг хэлэхэд нэг ч хүн тавиагүй, нэг ч ийм юм болоогүй. Тийм учраас би их одоо юу гэдгийг нүүр бардамх найшаа сэтгэл амар байдаг байхгүй. За яг ярьж байгаа сэдвээс хазаагч гэж юу ах нэг тодруулах зүйл байгаа. Учир нь юу гэхээр таны нэгэн ярилцлагыг уншиж байхад нэг зүйл сонирхол татсан л та. Улсын хурлын дарга инх болдод би хичээл зааж явлаа гэж нэг хариулт өгсөн баг шүү. Чухам хизээ яг ямар хичээл зааж явж ирсэн. Инх бол даргаас өөрөөс нь асуул та. Бодлаа юу үнэн үү гэд. Би яг тэгэхээр зүгээр би энийгээ бол нэг нуугаагүй хэлсэн штэ. Должин цэрэнгийн Батөмөр гэдэг одоо талигч болсон миний хуурай ах. Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын тэгээд математик логикийн хаан Монголд өнөөдөр тэрэн шиг математик логикоор 1 номерын хүн байгаагүй. Гэхдээ оюун санааны хүн тухайн үеийн 90-ад оны үед жаахан юу байсан? Хямардаг байсан ч юм уу. За хаяа сарахад хүрдчихнэ. Тэгээд миний оронд тэгээд намайг чи баасах уу миний дүү миний оронд хичээл ороорой гэдэг. Тэгээ би одоо тухайн үед ихтэйдээ ангид одоо олон нэгээс сайхан бэлэгч манай мөйсийн бүтээгдэхүүн Зандагуугийн болж мөйсийн бүтээгдэхүүн багхгүй. Тэгэл ороод ингээл явж исэн тэрийг ямар хичээл ордог вэ? Дуусна. Логик орж исэн. Тий. Тухайн үедээ өөрөө ч тэрийг намайг их хурлын гишүүн байхад чи манад логик орж исэн гэсэн тиймээ тийм та над ч гэсэн компьютер зааж исэн гэл дурсамж ярьж исэн учраас инх бол дарга нэг тэрнийг үгүйсэх бахаа. Нэгэсэндээ багшаа өгсөн аль алиндаа. За яг хав гэхдээ багшаа өгөхөөсөө илүү яг бол инх бол дарга ердийн логикч ойлгохгүй молохгүй. Сүүлийн үед инх бол дарга маань жаахан тийм бухимдаад байгаа мó эсвэл одоо юмд хандлага нь намжихаад байгаа мó ямар байдлаар орж байна? Гэхдээ компьютер техникийн талаар мэдлэг яг үгүй техник механик гэдэг нэг тийм том юм яриад хэрэггүй л дээ. 1990 онд хүн болгон өнөөдөр компьютертэй байгаагүй шүү дээ. Тэр үед анх 3 юу лээ? Pentium 3 байлоо. Дараа нь 486 486 586 гэл ингээд дээшээ болсон шүү дээ. Pentium ч юу ч. Ингээд бид нар Celeron гэдэг нэртэй болоо явсан. Тэгээд тэр үед ч нөгөө компьютер даардаг одоо бичгийн машинаас дөнгөс салж ирсэн үеийн тухай яриад шүү дээ. Тэр үед үүн ямд оржгүй гэдэг Монголын 1 номерын философийн орчуулагч тухайн үед Карл Попперийн нээлттэй нийгэм одоо номыг орчуулж ирсэн хүн л дээ. Тийм хүн тухайн үед Гегел эрхийн философийг орчуулсан юм. Тухайн үед манай бас их сургуулийн багш нар тэгэл 90 онд ч нөгөө Үзэгдэр Ганбаатар бас хэлээлээ нөгөө сургалтын төлбөр төлж чадахгүй би хар ажил хийсэн гэдэг шиг би бас л тухайн үедээ төлбөрөө төлөхгүй л нөгөө номын ихийг бэлтгэх гээл шивэх гээл тэгэл юм гинт талгуулангууд нөгөө 90 онд чи ямар байдаг вэ? Юу үлээ яадаг үлээ яаж асаадаг үлээ яаж шивдэг үлээ үсэг нь хаана үлээ гэл тэгээ явж исэн тэгээд дурсамжаасаа л хуваалцсан. За бас сонирхолтой дурсамж энэ бол нэг талаас өнөөдөр үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн бас сонир санагдаж байгаа. Ерөнхийдөө улс төрийн нөхцөл байдал өнөөдөр ингээ үргэлжлэх нь. За энэ 7 хоногт яа харахгүй ардын намын завсарлага дуусаад мэдээж нөгөө хоёр нам нь бол завсарлага авчихгүй л болов. Ерөнхий сайдын асуудал шийдэгдэх байх л та. Ер нь яг яаж шийдэгдэнэ гэсэн байдлаар харж байна. Таны хувьд бол замаас хурахгүй гэдэг л зүйл
ерөнхийдөө илэрхийлчлээ шүү. Яг үннийхэд одоо зүгээр нөгөө хэлэхэд даравч далдаанд булавч бултаана гэдэг шиг одоогийн ерөнхий сайд маань огцорсон ерөнхий сайд шүү дээ. Уг нь бол нөгөө хуулийн хэлгээр de jure de facto гэж байдаг. De jure-гээр бол аль үшээ манай хүн огцорцсон. Ямар утгаар байвал үндсэн хууль зөрчсөн засгийн газар бол огцорно. Маргааш баха үндсэн хуулийн цэцээр асуудал нь очиж байгаа юм байлээ. Төрийн найрын томилхын нэтэргээд. За эсвэл манай наазах нь одоо энэ хүн маань бол нэг өөрөө их мэдлгүй гэдгээ тогтооцсон шүү дээ. Яг л ямар ч эрүүл ухаантай үед ерөнхий сайдынхаа өмнө их хурлын дарга орж ирээд ипотекийн зээл ярьдаггүй л байхгүй. Улсын их хурл одоо ингээд огцруулах юм уу огцруулах асуудлыг шийдлээ гэхэд ингээд нэг юм богино хугацаанд асуудлыг шийдэж чадахгүй ингээд уулзалт яриад байгаа үстэй. Тийм. Ийм л зүйл байгаа шүү. Секундын дотор дэлхийн аврах хийдэг үстэй. Би жуда бүх сонирхдаг л доо. Яг тэгэхээр жуда бүхий актим гэж байдаг. Жуда бүхий холбоо гэж байдаг. Холбоо бол нөгөө клубүүдийн нэгдэл. Актим гэхээр нөгөө 3 настай хүүхдээс 10 настай хүүхдүүдийн холбдог. Тэр актимийн дэд ерөнхийлөгчгээд тэр залуучууд намайг ингээд юу гэдэг японочдод оройдог болохоор ч юм уу те. Японы элчин сайдын яамны хуулийн зөвлөх байсан болохоор намайг энд орооч гэдэг нөгөө өсвөр наснда хүүхэд байхдаа гэх юм уу жуудаар хичээлж ирсэн учраас оруулж ирсэн. Тэр утгаараа би юу гэх юм бол спортын хүний хувьд хэлэхэд спортод хайртай хүний хувьд хэлэхэд спортын хүнээс илүү спорт таниутай хүний хувьд хэлэхэд цаг хугацаа гэдэг бол шийдвэр гаргахад асар их нөлөөлдөг юм аа. Тэрнээс за яах уу гэж яриад тэрэг ханлаа шүү дээ иргэд бол улс төржиж биш өнөөдөр зөв шийдвэрийг олохын тулд та боддоо Монгол улс өнөөдөр 1.4 юу лээ 1.5 тэрбум доллар авчирлаа. Тэгээд тэрийг авчирхад 4% хүүтэй бонд авчирхад бид чинь шоконд ороод юу вэ нэ тэрээгээ 40% хүүтэй бонд олцсон юм шиг байсан. Одоо өнгөхгүй болчиход. Одоо амьдрал чинь юм болчиход. Цагаан сарын өнөөдөр хэвийн бов ууц хоёроо бид нар өнөөдөр 50-д байгаа боловч 3 сараас байдал хүндрэх гээд байна. Энэ дэлхийн хариуцлага өөрчлөлтөө гэж яриад шүү. Шилэгдлээ гэдэг юм өөрчлөлт гоо. Гэхдээ өөрчлөхийн төлөө бид ямар нэг үйлдэл хийх ёсгүй юу? Одоо асуулт нь энэ шүү дээ. Өөрчлөхийн тулд үйлдэл хийх ёстой мó? Өөрчлөгдөхгүй юм чинь ингээд 5 сар хүрэх ёстой мó? Эдийн засгийн утгаараа аваад үзэхэд 1 минут 1 секунд ч гэсэн яаралтай зөв шийдвэр гаргах ёстой. Тэр утгаараа өнөөдөр арчилсан нам за Монголын нөгөө талын Монголын нөгөө нэг 50 сэтгэлгээтэй за яах вэ 300 жил бид боолчлогдгийг хэн хайшаа тэгж хэлж болохгүй зү бид нар 50 байдөө яах вэ тэргүү гэдэг шиг ярьж болохгүй байхгүй. Бидний амьдрал бидний хүлээхгүй байна. 3 сарын 8-нд ээжүүдийн баяр болно. Мартын 8 болно. Дээрээс нь хүүхдийн баяр болно. Бидний өмнө одоо зөндөө олон юм болох гэдэг. Сонгуул явдгаараа явна. Хин нэгэн гардгаараа гарна. Их хурл солигдгоороо солигдно. Гэхдээ зөв шийдвэрийг төрүүлж хийснээр л бид хожно. За баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж өөрийнхөө санал бодлыг илэрхийлсэн танд бас баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та нарт ч бас амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэндээ чухал яриа нэвтрүүлэг хүрлээ. Бидний ярилцах цаг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.